Шихибэ. Надад уухч. Гэсгэх газар байхгүй шүү дээ. Өнөөдөр дугуураагүй байгаагаараа бид нар маш том нүгэл хураа шүү. Өнөөдөр Улаанбаатарт амьдарч байгаа хүн болгон өнөөдөр Чингисийн зарлиг ёсоор бол алах ялаар цэвэрлүүлэх ёстой. Ягаад гэвэл өнөөдөр туул гол руу бохироо дотгож байгаа. Яахаараа бид нар тэр хатан туулдаа ууж ундаардаг байдаг усандаа бохироо хийж байгаа. Нострадамус хэрвээ бид одооноос л өөрчлөгдөхгүй юм бол та нарыг 2 дугаар Атлантидын хувь тавилан хүлээж байна гэж сануулжээ. Нийслэлчүүд өөхөх ялаар шийтгүүлэх үү? Хүн төрлөختөн мөхөх тавилантайхан эвлэрэх үү? Хүүхдүүддээ бид юу үлдээх вэ? Хатан туулын асуудлыг яаж шийдэх вэ? Эртний мэрэгэн ухааныг орчин үеийн мэдлэгтэй нийлүүлбэл та нар бүгдийг ойлгоно. Аливаад авахын ухаанаар хандах монголчуудын хувьд юуг авч юуг огоорч ирснийг сонирхвол алдвын нь алжааваас алжаатгүй, ахуй төрмөн бүү алдартгүй гэд. Эзэн хаанаас эхлээд энгийн ардан хүртэл алд биеийн жаргалыг огоорч төр түмнийхэн төлөө ам биеэн зориулж ирсэн түүх харагддаг. Ийм агуу түүх тус дэлхийн тэргүүлэх гүрнийг байгуулад хүн төрлөختний хувь заяаг шийдэхдээ хөгжлийн үндэс боловсрал гээд зөв хөгжиж засаглалын зөв бүтэц зохион байгуулахын тулд дэлхийн бүх шашны номлогчдыг сонсож философи бүзэл онолын мэтгэлцэн өрнүүлэн улс төрийн асуудлыг оюунлагаар шийдэхэд онцлон анхаардаг байж. Эртний монголчууд ийхүү алд биеийн жаргалыг огоорч төр түмний үйл хэрэгт онцлон анхаардаг байсан шиг орчин цагийн залуусч мөн тиймийг хүсч нэг насаар бусдын аясаар ажиллах дорд тавилан өсөрж агуу ихэд зорж оюун ухаанаа улам хүчрхэгжүүлэн бүхнээс хүчрхэг хамгаас эрхэмсэг эзэн хаан адил оршин төр түмний асуудлыг оюунлагаар шийдвэрлэх агуу зорилгыг эрхэмлэнэ. Өнөөгийн хүмүүс хэрэглэгч та хаан гэд хэрэглэгчийн шаардлагыг ягшлал биелүүлэх боолын ёс зүйг сахиж ажлын цагаан яс бүртгүүлэн ажиллах үйлчилгээний ажил мэргэжлийн орхиод халдашгүй бүрэн эрэхт хаан болъё гэвэл би тийм хаан болоод ингэж сүйтсэн улсан тэгж аварна гэж томыг зорж агууг сэтгэн зорилгодоо хүрэх итгэл үнэмшлийг өөр төлөвшүүлэн сурч боловсрох хэрэгтэй болно. Магадгүй энэ явцад нийслэлчүүд өгөх ялнаас илтэрч хүн төрлөختөн мөхөх тавилангаас гэтэлж болох юм. Учир нь цалингаал нэмэгдүүлж амин зуулгаал хичээх юм гэсээр энэ явцсан үзэлдэн хэд баригдсан баригдмал сэтгэхгүй. Өнөөгийн үйлдвэр үйлчилгээний үе олон ажил мэргэжлийг дагнан хөгжүүлсээр энэ хөгжил өдий оргилд хүрсэн ч хүн төрлөختөн мөхлийн аюулт тулан ирлээ. Хэрвээ хүн төрлөختөн мөхөлтэй эвлэрч биш цаашид мөхлийг сүрж урагшлна гэвэл тэндээс хүн төрлөختний дараа үеийн түүх эхэлнэ. Хэрвээ тэгвэл 21-р зууны хөгжил 20-р зууны хөгжил дэвшлээс технологийн хувьд эрс ялгарах ёстой гэдэг тооцооллыг Нострадамус судлаачид танилцуулдаг. Энэ тооцооллыг бодит биелэл болгоё гэвэл одоогийн хөгжлийн чанга эсрэг зүгт явах хэрэгтэй болно. Энэ юу байж болох вэ? Эртний мэрэгэн ухааныг орчин үеийн мэдлэгтэй нийлүүлбэл та нар бүгдийг ойлгоно. Эртний мэрэгэн ухаанд хэрвээ бурхны сургаал орно гэж үзвэл бурхан багшийн 4 үнний сургаал нь асуудлыг төгс шийдвэрлэх арга замыг заасан онлын номлол гэдэг. Нэгдүгээрт нь зовлон үнэ орно. Асуудлыг шийдвэрлэхийн өмнө эхлээд шийдэх асуудлаа тодруулах хэрэгтэй. Үүнд 6 зүйл амтны зовлон орно. Хоёрдугаарх нь зовлонгийн шалтгаан нь. Сансар хорвоогийн бүхий л зовлонгийн шалтгаан нь 2 түйтгэр хэмээн. Энэ нь мунхаг, хүсэл тачаал, уур хилэн, атаа омог хэмээх Нисонсын 5 хорын ирэхээр 10 хар нүглийг үйлдсэний үрээр орчлон хорвоогийн зовлон бүхэн бүтээгдсэн гэж үздэг.
Аливаа асуудлыг шийдвэрлэе гэвэл үр дүнтэй ноцолдоод нэмэргүй. Үүсэх шалтгааныг нь олж арилгах хэрэгтэйгээд зовлонгийн шалтгааны бүлгийг хутагтын 2 дугаар үнэнд альджээ. 3 дугаарт нь зовлонгоос ангижрах үнэн. Зовлонгийн шалтгааныг арилгах цагт зовлон арилна. Ингэснээр ямар оргилд хүрч болохыг үзүүлсэн нь зовлонгоос ангижрах үнний бүлэг бөгөөд очих газраа эхлээд харсан хүн явах замаа олж түүгээрэн итгэл төгс урагшилдаг. Тиймээс хутагтын 4 үнний сургаалд зовлонгоос ангижрах үнний бүлгийг эхэлж үзүүлээд түүний дараа зовлонгоос ангижрах мөрийн үнний бүлгийг үзүүлсэн хэмээн. Эртний сургаалыг орчин үеийн мэдлэгтэй нийлүүлбэл бүхнийг ойлгох болно гэдэг удирдамжийг Нострдамус зааж үлдээсэн. Одоо энэ удирдамжийг чиглэлэн болгоод нийгмийг шинжлэх ухаанаар судлах орлого хийж буй эрен цагийн дуудлагынхны гаргалгаа дүн шинжилгээг хутагтын 4 үнний сургаалтай холбож мөн харьцуулж ялгаосоо хэмээн дараах зүйлийг оруулав. Ажил хөдөлмөрийн ёс зүй гэдэг бол боолчлолын ёс зүй. Өнөөгийн ертөнцид боолчлол хэрэггүй. Нобелийн шагналт философч Бертран Рассел. Тэр монголчуудын хувьд нэг жоохон юм тарих оюуны нэг жоохон чөлөөлмөр юм шиг. Бид нар сурж ийн гэдэг эдгээр юмыг сураад яваад их юм. Энэ төгрөгдөл нь өөрөө бас нэг Монголд хязгаар өгдөг шиг юм шиг. Америкчууд энэ террористуудыг дэлэхгүй байгаа. Дайн зарлалаа. Дэлхийн шинэ дайн бол энэ гэж хэллээ. Үе олон газар цус урсгаж чинь, олон засгийн газар одоо янз бүрийн нэг буруутгах чинь, хувьсгал хийж байна, дайн хийж эзлэн дөрвөлж байна. Гэтэл монголчууд тухайн үед бол тэрийг дарсан. Лалын шүүх төвчдийн хамгийн их баярлсан юм тэр шүү дээ. Яг Тэнгэрийн авралаар монголчууд ирж биднийг инээл салгаж өглөө. Тэ? Тэгээг бол энэ лалын ертөнцид бол цусны бэлдсэн түнэр харахгүй болох байсан юм. Тэгээд лалын төвч тэрийг их баярлж өчтдөг байхгүй тэ. Ингээ бодохоор л энэ ертөнцийн шиндэг журам. За тэгээд монголчуудын төр зас ухаан энэ төр бол их ондоо юм биш. Үгийн үг гэдэг чинь ер нь одоогийн энэ бол ардчил нэртэй чөлөө зах зээлийн энэ систем хамгийн хэрэгцээтэй капитал юу вэ? Хамгийн хэрэгцээтэй капитал энэ бол жаахан тэнэгдүү молгод тухайн улсууд байхгүй юу? Яг энэ улсууд дээр л тогтож идэх юм систем бол угаасаа. Энийг бол том одоо судлаад эрдэмтдүүд бол энэ яг энэ үгээр нь л хэлсэн байгаа шүү дээ. Судлаад ингээд яваад байгаа эцсийн үс ямар үс санаалаар тогтож хүн хүний үзэн ярих сэтгэлд байгалийн чадварлаар амьдрах. Хүн бүхний өдөөс дайсан жих хэвээр. Тэд дандаа өрсөлдөж. Өрсөлдөх чадвартай гэдэг чинь бол илүү олон байгалийн баялаг хүн ардаа бол гадаад руу экспортлт юм шүү дээ. Ингэж та нар бол бүр бусадтай бол ядуу буруу улсуудаа бүр уралдан гадагшаа экспортлох гэсэн энэ санаал байхгүй юу да. Хамгийн гол нь ихлээр бид нар үзэл санаагаа зөвшөөрүүлсэн байхгүй юу? Үзэл санаа зөвшөөрнө гэдэг чинь үзэл санаан дээр бол хууль төрийн бодлого гарч ирдэг. Тийм үү? Улс төрийн одоо чинь бодлого гэнэ. Тэгээд улс төрийн бодлого чинь бол хууль болж хэрэгждэг байхгүй юу? Тийм учраас бол би хэлж байгаа энэ бүгдийг ингээд залруулахыг бид нар яаж гэдэг. Бид нар үзэл санаагаа гэж харах хэрэгтэй байхгүй юу? Үзэл санаа. Тэгэхээр л чөлөөт хүмүүс гэж өөрснийх нь бодож төөрөлдөж байгаа. Тэр улсууд шиг л түүнээс илүү боолчлол гэж байхгүй маа. Хүн өөрийгөө л тэгж бодож байвал хүн өөрийгөө боол болчиход байгааг мэдэхгүйгээр хүн өөрийгөө чөлөөтэй гэж чөлөөт иргэн гэж бодож байгаа. Энэ юм бол хамгийн аюултай үзэл санаа. Хэрвээ нийгэм хүмүүс өөрсдийгөө тэгж бодож итгэж төөрөлдөж байхад тэднийг чөлөөлөх найдал байхгүй маа. Ажил хөдөлмөр бол буян түүлгэсэн итгэл бишрлээс асар их хөнөөл учирдаг. улс үндэстнийг баялагийг нь хүн ардынхын баялаг байгалийн баялагийг нь хууц хөлөмлөхийн тулд хамгийн эхлээд нэгдүгээр үзэл санаагаа зөвшөөрүүлдэг байхгүй юу? Тэр үзэл санааг бол ямар бүх одоо чинь реклам янз бүрийн бол дуу, сонин, кино янз бүрийн юмар ярьж байгаа үзэл санаагаа зөвшөөрүүлждэг. Үзэл санаа гэдэг чинь ер нь энэ ямар ч энэ нийгмийн тогтож байдаг хамгийн гол бүр суур үндсэн шүү дээ. Энэ их толоо, их хориг гинүү, мөн үү? Европын холбоо гинүү. Явж идэр. За тийм үзэж байгаа монголчуудад би бүр гарцаагүй туйлын үннийг хэлээ. Хизээ нэгэн цагт Монголд хурж ирнэ эдгээр. Тэг тодорхой газар дээр цөлд очиод хүмүүсийг харуулж байгаа бороо оруулчих байд юм уу? Ийм хүү шид үзүүлэх бол одоо нэг удахгүй монголчуудын хувьд ердийн зүйл шүү дээ. Тэр нь бол Нострадамусын лөндөнгээр үдээд удахгүй тийм болов. Энэ ч угаасаа яг нөгөө цаг нь ирсэн зүйл байхгүй юу?
аз жаргал төрөх зам бол ажил хөдөлмөрийг зохион байгуулалтаагаар багасгах явдал мөн. Нобелийн шагналт философч Бертран Рассел. Зөв итгэл үнэмшлэг гэдэг бол зөв сонголт, зөв үйл хөдлөл, зөв одоо чиг баримжаа, зөв амьдралын хэвшил тийм үстэй. Ийм юмнууд болдог. Монголчууд нэг юм ойлгох хэрэгтэй. Нэгд хүн оюун санааны хувьд зөвхөн өнгөрсөн дугаа буцах ирээд дугаа аялах тийм боломжтой тохиолдолд бид нар өнгөрсөн цагтаа түүхтэй холбоотой ямар нэгэн бие биентэйгээ биеийн хариуцлага тооцох гэж оролдоод одоо утгагүй болчиход байгаа байхгүй юу? Утгагүй юм. Энэ биенээс ямар санаа хэлэх гэдэг сая манай болроо хэлээд байсан шүү дээ. Нэгэнд өнгөрсөн юмыг эргүүлж авчирч чаддаггүй. А эндээс энийг зөв ойлгох үдээс бид юу ойлгох ёстой юм гэхээр альва жаргал гэдэг бол зовлон туулахыг хэлдэг. Зовлон байхгүй жаргал байхгүй байхгүй юу? Ингээр хэлбэл өөрөөр хүнд зовлон гэж бодогдож байгаа юм хүн давж явах нь өөрөө жаргал байдаг. Альва амжилт гэдэг бол хүндэл бэрхшээлийг сүрж тэрийг дийлж явахыг хэлдэг байхгүй юу? Тэгэхээр бидний саяны 22 жилийн туулж өнгөрүүлсэн өнөөдөр ийм хэцүү байдалд очичод байгаа юм маань өөрөө эргээд биднэрт бол алдаа ононоос сурах амжилттай цаашаа явах мөн үү? Зовлон гэж үзээд байгаа нэмээга жаргал болгож хувиргах энэ л зүгээр тийм сургамж байсан гэдэг үдээс нь би хараад байгаа байхгүй юу? Дагуулганд тэгэхээр өгөх юмтай байх хэрэгтэй гэж. Бид нар юу гэх юм бэ гэж. Ойлгох өгөх юм уу? Дагуулгын тулд эхлээд өгөх юмтай байх ёстой. Бид нар юу өгөх юм бэ? Оюутлагаа өгөх юм уу? Үүнийг л би ард түмний оюуны залуур дээр албан ёсоор суух бурхны шашны зүтгэлтнүүдээс асуумаар байна. Одоогийн энэ албан боловсрол хүн төрөлхтний хязгааргүй мунхрал руу яаж хөтлөж байгааг, манай залуу хүүхдүүдийг яаж эвдэж зэрэмдэглэж байгааг энэ хүмүүс ингэж тодорхой ярьсаар сануулсаар байтал эцэгчүүд мөн л энэ албан боловсролд хүүхдүүдэд хамруулсаар байх уу? Эсвэл хүн сүргийн үйлдвэрлэл үүнийг орхиод шилдэг сайн боловсролыг сонгоё гэвэл тэр нь хаа байна? Хэрвээ халдашгүй дархан эрэгт хаадын зэрэгт хүргэх боловсролын тогтолцоо хаа нэгтээ байдаг бол манай залуу иш мөн түүнийг хүсэмжилж нэгэн насаар бусдын аясаар ажиллах үйлчлэгээний ажил албаан орхиод халдашгүй дархан эрэгт хаадын жишгээр амьдрах хүсэлтэй байна.